өнөөдөр хөл хийх өдөр 2 сарын дараа аваад гэртүүл хийж байна. За өнөөдөр 5 дахь өдөр халийн биометрик паспорт хийх. Орон цагаар болохоор аюул чумээ одоо жимдээ алхаж байна. Тэгээ халчаад бас гэлтаа. Халалт дуусчлаа. Дөнгөж настай. Туслаа. 3:45-аас 2 секундээр буурсараа 3:48. Туслаа. Тэн дээр нөгөө одоо санийхаа хийсэн. Би байгаа ба. Desperado. Нөгөө интэг. За бүтэнсээ өдөр голын бүртэндээ бүгж байна. Өнөөдөр барах энэ жилийн хамгийн хүртэл өдөр гэж ярьж илээ. Бас 32 км Улаанбаатарт. Гэхдээ гүйлт бол гүйлтээ хийх хэрэгтэй. Энэ болохоор яг одоо гарах гад бэлдэж байна. Хамт гүнгээд найзуудтай хэлсэн байгаа. Тэгэхээр нэг хэдүү найзуудтай хамт холын гүйлтээ хийн. Одоо хувцас өмсөд ийж. Тэгээ холын гүйлт болгоны өмнө надаа нэг бодогддог зүйл нь хайж жоох унтчихъя гэсэн бодол надаа байнга төрдөг. Би өөртөө бэлтгэлээ хийх үгүй юу гэдэг дээр тохиролцох гэж оролдох үед байдаг. Миний дотор халдар мөнхтэй, дотор хоолой.
Тэгээ тэр үеүүдэд тэр хоолоогоо сонсохгүй байх нь их чухал. Өөрөө өөртөөгөө тохиролцохгүй хийхийг хүссэн зүйл гэхээс илүү хийх хэрэгтэй чухал зүйлсээ хийж явах хэрэгтэй. Тэгээ өдөр болго ерөн бол ингээл гүөхийг хүсэхгүй. Нийт бэлтгэлийн тэгэл 10-20% нь л амар баяртай. Өөхөө за өнөөдрийн бэлтгэлээ эцгээ гэсэн байдалтай байдаг. Тэгээд үлдсэн үед нь тийм байдгүй шүү дээ. Бэлтгэлээ иймэрхүү санагдана, залхуурмаар санагдана. Тэгээ өөртөө тохиролцмоор санагдана. Тэгээ тэр үеүүдэд тохиролцохгүй байх нь л хамгийн чухал. Тэгжиж сайжрна. Тэгжиж хүсэж байгаа үр дүндээ хүрнэ. Тэгээ энэ явцдаа өөрөө шинэ хүн болно. Илүү чанга залуу болдог ч юм уу. Тиймэрхүү зүйлсүүд байгаа. Тэгээ энэ бүхэн хамгийн гол нь шалтгаан хэрэгтэй шүү дээ. Ингээд хийж байгаа зүйлээ хийгээл яваад байхад сахал байна уу? Сахлаа би та. Let's go for a run, baby. Grazie. Let's go. За бүгдэндээ шинэ 7 хоногийн мэнд өнөөдөр нэгдэх өдөр болж байна. Тэгэхээр бидэнд хөнгөнгүүлт гиз гэсэн хоёр дасгал хэм буцаад ингээ хэмдэ орж байгаа юм шиг мэдрэмж төрдөг штэ. Одоо юм яг буцаад үлдэндээ илүү их цаг анхаарч хийж байгаа ажлын тэр басаа дэрэнгүүт comeback хийх гэж байна шүү дээ. Сэдвэн санагдана. Бүрийг тасгалыг. Нэг цаг болгоомжлаа. Одоо жаа гэнэ. Жогс сэтэс байна. Өнөөдөр 1 сарын 25, 12 сарын 27-оос ингээд өнөөдөр хүртэл 1 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ сарын хугацаанд би бэлтгэлийнхаа нэгдүгээр үе phase 1 гэж тодорхойлж гаргаж ирээ. Тэгээд тэр phase 1 маань өнөөдөр ер нь бол дуусч байна. Тэгээд 5 сарын 23 UB марафон хүртэл нэг 4-5 phase явах баг. Энтэй нийлээд өнөөдөр юу хийж байгаа гэхээр Easy Run энэ одоо 9 сард тал нутгийн марафонд орж явахад миний орж исэн хамгийн хэцүү марафонуудын нэг юм. Яа тэгэхээр тэр өдөр өмнөх өдрийнхөө хаттай марафоноос сэргийж амжаагүй. Тэгээ сэргийж амжаагүй байж захта тэр марафонд бүртгүүлсэн байсан болохоор за гэж орж исэн. Тэгээд тэр үед би нэг юм мэдэрсэн. Тэр юу мэдэрсэн бэ гэхээр
Хүмүүс марафонд бэлтгэлгүй ордог доо. Тэнгүүтээ тэр марафон дуусахдаа нэлээд зовсон байдалтай дуусгадаг. Өөний зовхох нь ч аргагүй шүү дээ, бэлтгэл байгаа юм чи. Надад яг нэг тиймэрхүү мэдрэмж төрсөн. Бэлтгэл байсан уу? Байхын үед бол байсан. Гүүхийг яаж ч хүссэн бие маань ингээд зөвшөөрөхгүй тэг зөвхөн оюун санаагаараа л ингэж гүйж явах тэр үйл явц бол үнэхээр хэцүү юм байлээ. Тэгээд сэтгэл зүй яаж ч хүчтэйсэн бие нь дааж чадахгүй бол тэгэл ямар ч гүйлт хорддаг бол авч чаддгүй юм байлээ. Ямар нэг юмд орох ч бол сайн бэлдэж байгаа л орох нь. Тэр нөгөө өндөө ч амар тэмцээний өдөр ч гэсэн арай баг зовно. 25 оноос ойлгосон хамгийн том зүйлүүдийн нэг маань тэмцээний өмөр хэр зовно. Төдий чинэгээрээ тэмцээний үеэр баг зовдөг. Харилцан ялгаатай. Бэлтгэлээ хэр хийж ийн дасгалуудаа хэр хийсэн бэ гэдэг яг тэмцээний өдөр л гараад ирд юм байлаа. Тэгэл муу байвал ойлгомжтой. Тэгэл тэмцээний өдөр зовж ивэл мэдээж ойлгомжтой. Бэлтгэл муу. Тэгээд 5 сарын 23 гэдэг чинь нэг урт хугацаач бол биш шүү дээ. Хурдан хүрээд чинь. Тийм болохоор одоо бэлтгэлүүдээ дараагийн фейс рүү орж ийн. Дараагийн үе шүү дээ. Тийм болохоор илүү нухацтай, илүү сервис нүлээж авд юм уу? Сервис нэ авч байгаа л да. Яг бэлтгэлийнхаа хүнд хэцүүг нь одоо тааруулж эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд 7 хоногийн майлаж гэж байгаа. 7 хоногт хэдэн километр гүйх вэ гэдэг чухал. Нэг юм би ойлгоогүй байсан байлээ. Би 3 цаг 30 минутанд бэлдсэн шигэ 3 цагт бэлдэж яаж болохгүй. 30 минутаар цагаа ахиулна гэдэг чинь нилээ их штэ. Тэгэхээр арай өөр бэлтгэлийн хэм маяг тийм арай өөр аргууд different approach гэж хэлдэг штэ. Тийм арай өөр тактикууд, стратегиуд баримтлах хэрэгтэй би бэлтгэл дээр тэрийг тунгааж үзсэн. Тэгээд 7 хоногийн нийт гүйх километрэл одоо л ихсэхгүй л бол амжихгүй. Тэгээд миний нэг чадаад байгаа юм гэвэл бэлтгэлээ хийх үү хийхгүй юу гэдэг дээр өөртөө юм тохиролцоо болцсон. Заавал өдөр болгонда хийх юм а хийгээл өөртөө тохиролцох тэр орлогууд маань ингээ багассан баггүй. Өөр нэг юм дээр одоо сурлаж байгаа юм. Яг орой унтах цаг дээр яалтчгүй. Заримдаа унтчихадаггүй. Өөр юм хийгээд байдаг ч юм уу. Нэг тиймэрхүү байгаад. Яг 8-9 цагийн нойр авдаг болчих юм бол амар сайжирна гэж би бол өөрийгөө хараад байна. Дааж 6-7 цагийн нойртой босоод өглөө бэлтгэлээ хийлээ. Эвэл би яг үгүй юм. Тэгэхээр яаж хийж яах нойроо гоё авсан. Яаж шууд л унтаал. Унтах цаг болонгол унтдаг болох. Орондоо ордог. Тийм л уулын тийм энгийн л зуршил байх л та. Ирэл. Санжаахгүй. Сурна. Тэгжсэн тийм ээ залуучуудаа. За энэ 7 хоног ингээл дууслаа та. Өнөөдөр салхитай байсан бол та явж утаагүй байж таалаа. Одоо утаагүй л байж явж байсан хамаатай та.